За энэ удаа та бүхэндээ эмэгтэйчүүдийн урт наслалтын талаар судалгааны үр дүнгийн мэдээлэл хуваалцж байна. Эмэгтэйчүүдийн урт наслалтын гол төлхөөр нь ганц хүчин зүйл биш, харин дунд насны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх менежмент, булчин ясыг хадгалах, цэвэрлэлт гэх мэт дааврын шилжилтийн үед дааврын оновчлолын хослол юм. Эмэгтэйчүүдийн урт наслалт болон эрүүл мэндийн чанарыг өндөр түвшинд хадгалахад биологийн генетик онцлогоос гадна амьдралын хэм маяг, хооллолт, нийгмийн харилцаа хамгийн том нөлөө үзүүлдэг. Америк нэгдсэн улсын Харвард их сургууль болон олон улсын урт наслалт судлалын хүрээлэнгээс эмэгтэйчүүдийн биологийн насыг 9 түвшинд залуужуулж урт наслуулдаг 3 үндсэн алтан түлхүүрийг шинжлэх ухааны үндсэлтэйгээр баталсан байна. Үүнд нэгдүгээрт нь булчин ба ясны бат бөх байдал. Эмэгтэйчүүдийн урт наслалтын хамгийн чухал суурь болох булчин ба ясны бат бөх байдал нь биологийн насыг тодорхойлогч гол хүчин зүйл юм. Эмэгтэй хүн 40 наснаас хойш жил бүр булчингийн массныхаа 1% автомат гормоор алдаж эхэлдэг. Эмэгтэй хүний зүрх судас яс, арсны коллагеныг насан туршид нь хамгаалж байдаг гол даавар бол эстроген даавар юм. Цэвэршилтийн дараа эстроген гормон буурахад ясны нэгтрал нь жилд 2-3%-аар огцом алдагдаж, булчингийн масс хатангарших саркопенийн үйл явц хурдасдаг. Эмэгтэй хүний залуу нас, зүрх судас, арсны коллаген, ясны нэгтралыг эстроген гормон хариуцдаг. Насаа их тусам ялангуяа цэвэршилтийн үед эстроген нэрс буурснаар хөгшрөл 4 дахин хурдсдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баримтаар 50-аас насны 3 эмэгтэй тутмын 1 нь ясны сэргэжилтээс болж бэртэг эрсдэлтэй байдаг байна. Ахмад наснуудын дунд түнх эсвэл арцгийн яс хугарах нь тэдний хөдөлгөөнгүй болгож биологийн насыг маш хурдан хөтлүүлдэг. За хүний яс бол амьд бүтэц бөгөөд остеокаласт буюу яс бусдгаагч, остеопласт буюу яс бүтээгч эсүүдийн тэнцвэр дээр тогтдог байна. Насаа их тусам яс устгагч эсүүд нь давмгаалж эхэлдэг. Ясан зориуд механик ачаалал өгөх үед үүнд хурдан алхах, өсгий дээрээ дөргих, хүчний дасгал хийх үед яс бүтээгч остеопласт эсүүд нь нэвтгчиж кальцийг ясны гүн рүү шахан нэгтралыг нь залуужуулдаг. Хөдөлгөөнгүй байх нь булчингийн эсүүддээ энергийн үйлдвэр болох митохондруудыг устгадаг. Булчин суларснаар биеийн ерөнхий тэнцвэр алдагдаж унах, бэртэг эрсдэл 4 дахин нэмэгддэг байна. За дотор эрэгтэй яс булчин залуужуулах цорын ганц арга бол эсэргүүцлийн дасгал хийх буюу хөнгөн гантал өргөх, эрзийн тууз ашиглах эсвэл биеийн жингэрээ суулт хийх дадал юм. Тиймээс 7 хоногт 2-3 удаа өөрийн биеийн жинтэй ажиллах, хүчний хөнгөн дасгал хийх хэрэгтэй. Эмэгтэй хүн 7 хоногт ердөө 2 удаа 20 минутын хөнгөн хүчний дасгал хийхэд ясны фибробласт эсүүд нь механик даралтаар чочирч ясны нэгтралыг буцаагаад 30 наснаар залуужуулдаг. 7 хоногт заавал 2 удаа арцгийн үе болон түнхний холбоосыг суллах дасгал хийх, хөнгөн гантал өргөх хэрэгтэй. Энэ нь эстроген унсан ч ясны сэргэжилтээс сэргийлдэг байна. Өдөр тутмын хүнсэндээ уурга, өндөг дахианы мах, дүүпүү болон ясны сэргэжилтийн эсрэг ногоон навчит ногоо самар тогтмол хэрэглэх хэрэгтэй. Залуу болон цэвэршилтийн өмнөх насанд ялгардаг эстроген гормон нь судасны ханыг уян хатан байлгаж, холестеринийг бууруулах замаар зүрх судасны өвчнөөс хамгаалдаг. Цэвэршилтийн шилжилтийн үед энэ гормон нь огцом унах үед бие махбодод дараах гинзэн сүрэг урвал зэрэг явагдаж эхэлдэг байна. Үүнд суур бодисын солилцоо удааширч зүрхэнд дотор өөх нэмэгдэнэ. Яс бүтээгч эсүүд нь устдаж ясны сэргэжил, булчингийн хатангаршил хурдасна. Энэхүү бие махбодын хямрал нь сэтгэл зүйд нөлөөлж кортизол дааврыг ихсгэснээр арсны коллагеныг нурааж эсийг хурдан хөтлүүлдэг. За 2-дугаарт нь бодисын солилцоо ба зүрхний эрүүл мэнд. Нас залуу байхад эмэгтэй хүний биеэс ялгардаг эстроген даавар нь цусны судасны ханыг уян хатан байлгаж, цусан дахь ашигтай холестеринийг өсгөн судас хатуурхаас байгалийн аргаар төгс хамгаалдаг байна.
Энэ залуу эмэгтэйчүүд зүрхний шигдээс цус харалтанд өртөх магадлал нь эрчүүдээс 3 дахин бага байдаг байна. Цэвэршилтийн шилжилтийн үед эстроген гормон буурахад эмэгтэй хүний суурь бодисын солилцоо огцом удаашарч дотор эртний өөхлөлт нэмэгдэн зүрх судасны өвчлийн эрсдэл нь 2-3 дахин өсдөг. Үүнээс сэргийлэх цорын ганц аргууд хялгасан судсуудыг идэвхтэй байлгах явдал юм. Зүрхний эрүүл мэндийн тухайд гол анхаарал нь урьсан сэргийлэхэд чиглэгддэг. Тиймээс зөв хооллож дасгал хийснээр та нас ахих тусам зүрх сэтгэлд нь эрүүл байх болно. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар ердөө 1 минут хэмнэлтэд хөдлөх эсвэл бүжиглэх нь тархины цусны эргэлтийг дэмжиж, тархины зүнх эрсдлийг 76% хүртэл бууруулдаг болохыг баталсан. Нас ахих тусам булчингийн мас алдагдахаас сэргийлж, дасгал хөдөлгөөн хийх нь бодисын солилцоог идэвхжүүлж, чихрийн шижин болон зүрх судасны өвчнөөс сэргийлдэг. За, илүүдэл сахар нүүрс ус ихтэй хүн сэргийлэх нь зүрхний хавхлаг болсон судасны коллагеныг хатууруулж хуулдаг байна. Хатуурал үүссэн судас нь зүрхний дутагдалд орох гол шалтгаан болдог. Тиймээс өдөр тутмын хүнсэндээ сахарыг бүрэн хасаж, Японы Окинава арлын өндөр наснуудын дунд хэрэглэдэг хараа хажибу буюу ходоодоо 80% цатах үед хоолтгой зосог дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Энэ зүрхний эсийг залуужуулах аутопаги процессыг өдөгдөг. Бодисын солилцоо удаашрах нь дотор өөхлөлтийг үсгэж, зүрхний ачааллыг 40% үсгэдэг байна. Ийм ч учраас судасны уян хатан чанарыг хадгалахын тулд орой хооллолтыг унтахаас 3-4 цагийн өмнө дуусгаж, омега 3-аар баялаг, загас, самар, тогтмол хэрэглэх хэрэгтэй. За, 3-дугаарт нь нийгэм ба сэтгэл хөдлөлийн сайн сайхан байдал. Нас ахих тусам хүн нийгмээс тусгаарлагдаж, архаг стресс ганцаардалд орох нь бие махбодын эсийн түвшинд хамгийн хурдан хөтлөлдөг болохыг Харвардын их сургуулийн урт хугацааны судалгаагаар хэдийн баталсан байдаг. Харвардын судалгаагаар насаараа халуун талаа найз нөхөд гэр бүлийн харилцаатай явсан эмэгтэйчүүд ганцаардмал хүмүүсээс дунджаар 7-11 жилээр урт насалдаг болохыг тогтоожээ. Найз нөхдийн эерэг хүрээлэл дунд байх, гэр бүл, үр хүүхдтэйгээ цагийг халуун талаа өнгөрүүлэх, эсвэл хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж туслах үед тархины хайрын оксицин давар ихээр ялгардаг. Оксицин давар нь стрессийн кортизолыг тэр даруй дарангуйлж, ДНХ-ийг насжилтын суурь болох теломерийг богиносхоос генетикийн түвшинд хамгаалж урт наслуулдаг. Энэ биеийн дархлааны системийг дээдсэгт нь байлгаж, эсийн өөрийгөө эмчлэх чадварыг 2-3 дахин нэмэгдүүлдэг байна. За, сэтгэл хөдлөлөө барьж төгжих, өнгөрсөн үеийн алдаандаа харамсах, эсвэл ирээдүйдээ байнга сөрөг түвшөр үүсгэж бухимдах үед биед стрессийн кортизол давар тасралтгүй ялгарч байдаг. Насалдаг эмэгтэйчүүдээс сөрөг сэтгэл хөдлөл амьдралын сорилтууд тохиолддоггүй биш. Харин тэд сөрөг энергийг дотроо удаан хадгалахгүйгээр шууд ухаалгаар зохицуулж сурсан байдаг. Нас ахих тусам мелатонин гормоны ялгарл буурдагч, тогтмол цагт чанартай унтаж амрах нь эсийн нөхөн төлжтийг дэмжиж дархлаа сайжруулдаг байна. За, эмэгтэйчүүд хөхний ор тавдар, умаа үзүүний хавдар болон ясны нягтралын шинжилгээнд цаг тухайд нь орж байх нь эрсдлийг эртүүд нь илрүүлэх гол татвар болдог. Эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг нь биологийн онцлогоос болдог гэж Герман дааны эрдэмтэд үзжээ. Судлаачид үүний биологийн шин чанартай холбож байгаа ч эмэгтэйчүүдийн давуу тал нь чухам юунд байгааг одоогоор тодорхойлж чадаагүй байна. Гэхдээ эрчүүд дархлааны системийн үйл ажиллагааг доолдуулах эрсдэл бүхий тестостероныг эмэгтэйчүүдээс илүү ялгаруулдаг гэдгийг мэрэгчлэнүүд онцлсан байна. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.